нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Томуу хэрхэн таныг өвчлүүлдэг вэ? Томуу нь томуугийн вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Томуугаар халдварласан хүн ханиаж найтах үед та томуугийн вирус агуулсан агаар туслаар амьсгалах нөхцөл үүсдэг. Томуугийн вирусын халдвар авсан тохиолдолд вирус таны биед өрөвсөл үүсгэж, энэ өрөвслийн улмаас томуугийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Вирус таны эрүүл эсүүдийг гэмтээж өөрсдөө өсөж үрждэг байна. Өрөвсөл хүндэрсэн тохиолдолд уушигны гэмтэл болон бусад ноцтой асуудлууд үүсдэг. Таны биеийн дархлааны систем халдвартаа тэмцэхийн тулд эсрэг бие буюу антибоди гэж нэрлэгддэг уургийг илгээж хариу үйлдэл үзүүлдэг. Зарим хүмүүст томуугийн ноцтой хүндрэл учирдаг тул эмнэлэгт хэвдэх, түүгээрч зогсохгүй үхэл түргэх аюултай. 6 сартай болон түүнээс дээш насны хүмүүс жил бүр томуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлагатай бөгөөд томуугийн эсрэг вакцин хийлгэснээр томуугаар халдварлах эрсдэл болон өвчлөлийн үед шинж тэмдгийн хүндрэлийг бууруулдаг ач холбогдолтой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.